Утаагүй дархан хөтөлбөрийн хүрээнд энэ үгэл дархан сумын 15 дугаар багийн 2154 өрхөд хагас коксжуулсан төлшийг туршиг хэрэглүүлэхээр болж ажлын хэсэг байгуулагдсан ажиллаж байгаа юм а. Энэ хүрээнд хагас кокс нүрсийг хэрэглэгчдэд хүргэж мэдээлэл өгөх зорилготойгоор өнөөдөр 15 дугаар багийн өрхүүдэд 1000 шуудаа коксжуулсан төлшийг өнгө тараалаа. Аймгийн хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, стандарт хэмжил зүйн хэлтэс, захирагчийн алба зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран 9-р сард 3 энгийн нэг төслийн нийт 400-нд мод нүүрс хагас коксын төлшний хэрэглээнд туршилт хийн дараах дүгнэлтийг гаргажээ. Энэ төлшийг 2016 оны 9 сарын 16-ны өдөр энэ Нако төлш компани байранд очиж бид нэр туршилт хийж үтсэн. Тэгээд яг энэ хагас коксжуулсан нүүрсийг ердийн 100-нд түлээд түүхийн нүүрсийг бас ердийн 100-нд яг ижил материалаар хийгдсэн. Яг ижил ийм хоёр ердийн 100-нд хоёр нүүрсээ зэрэг түлээд ингээд туршилт хийж үтсэн байгаа. Энэ дээр болохоор ер нь бол энэ Нако төлш компани хагас коксжуулсан нүүрсэнд харьцангуйгаар ерөөсө харагдах байдлаар хүртэл ерөөсө утааны агуулмж, портлын агуулмж бага байгаа нь эрс мэдэгдэм ийм байсан. Шинжилгээний дүнгээр болохоор утааны найрлагдах нүүрс хүчлийн хийн агуулмж бол 2.8 дахин бага. Азотын давхар эслийн агуулмж бол 4.9 дахин бага. Нийт тоосны агуулмж бол 5.4 дахин бага. Ийм портлын агуулмж бага хэмжээтэй болох нь тогтоогдсон. Хагас кокс нь түүхийн нүүрсэнд агуулгаддаг эдэмхий бодисууд, давирхаа зэрэг бусад холцоодыг нь дулааны аргаар ялган авсан экологийн хувьд цэвэр төлш юм. Дээрх бодисуудыг цэвэрлэн авсны үр дүнд бүтэн шаталттай, утаа маш бага, шатах үедээ угаар ялгарахгүй, дулааны илчилгээ нь түүхийн нүүрснээс 40-оос баггүй хувиар өндөр, асалт хурдан, нүүрстэй харьцуулахад үнэр бага гардаг, дулаан барих чадвар өндөр зэрэг олон давуу талууд бий болдог байна. Одоо ингээд дархан бол аймгийн одоо 15 дугаар багийн 2554 айлд одоо эхний ээж Нако компани маань болохоор 7 кг-аараас авалсан энэ Нако төлшийг одоо үнгүү тарааж байна. Энэ үнгүү тараасны хүчинд одоо юу үүсэх гээд байна гэхээр зэрэг нэгдүгээр бид дахиж хэмжиж үзнэ айлаар. Хоёрдугаарт одоо яг судалгаагаар яваад үзэхээр энэ 15 дугаар багийн маань одоо 60-аас 70 орчим айлын хувь нь одоо ийм ханан бишинтэй. Энэ ханан бишин дээр одоо ямар одоо нөлөө үзүүлэх үү гэдгийг бид нэр одоо ингэж туршилтаар туршиж үзэх гээд ингээд эхний ээлж Нако компаниас энэ төлшийг өнгөө тараагаад ингээд одоо туршилтаа явуулж байна. Хагас коксын төлшийг Нако төлш компани манай аймагт нийлүүлж байгаа бөгөөд 5 цэгээр зах зээлийн үнээс маш хямд буюу 25 кг нь 3000 төгрөгөөр борлуулж байна. Тус төлшийг хэрэглэхдээ нүүрстэй харьцуулахад бага хэмжээгээр хийж агаар өгөлтийг зөв зохицуулах, утаагүй болонгууд агаарын сойлтыг хааж дулаана бариулах гэд зөв галлах нь чухал гэдгийг мэргэжилтнүүдийн зүгээс энэ үеэр иргэдэд зөвлөж байлаа. Энэ үйл 15 дугаар багт инхүү туршсны үндсэн дээр эх жилээс дархан сумын 1, 2, 3, 6, 7 зэрэг хорооллын төвлөрөл ихтэй багуудад хагас коксжуулсан төлшийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.